Эрдэнэт дарга 2 жил хүний эрхийн дэд хорон даргаар ажиллаа. Үнэхээр бас сайн ажиллаа гэж үзэж байна. Учир нь бол бас өмнө нь дэд хороонууд жоохон нэг бүдгэрээд нэг хавсраг маягаар яваад нэг ажлууд нь бас сайн болдоггүйс бол энэ удаа бас бие дагаад чухал асуудлуудыг бас шийдвэрлэхэд сайн ажиллаа гэж харж байгаа. За миний хувьд бол надад 2 асуудал дээр маш их тусалж хамтарч ажиллаж олон төрлийн судалгаануудыг гаргаж өгөх бас дэмжиж ажилласан. За нэгдүгээр нь юуны асуудал гэхээр яг энэ эрүүдэн шүүхтэй холбоотой хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг одоо дараа 7 хоногт нэг хууль өргөн барих гэж байгаа. За энэ хууль дээр бол Эрдэнэт дарга бүх талын тусалцаа үзүүлсэнд маш баярлалаа. Энэ хууль улсын хурлаар ороод батлагдах юм бол цэргийн ангиуд дээр гарч байгаа энэ гэмт хэргийн асуудал, нас баралтын асуудал бол одоо бараг байхгүй болно гэж би зүгээр урчилж харж байгаа. Та нар өнөөдөр ч гэсэн хэвлэлээр харсан бах бас нэг цэргийн одоо алпааж байгаа залуус одоо өөрийгөө югүйтгсэн бах магадaltaй ингэж нас барсан гэж. Тэгэхээр энэ цэргийн байгууллагуудын асуудал бол энэ хүний эрхийн үндэсний комиссийн тэр хуулинд яг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа явуулдаг газруудын тоонд байдаггүй байсан учраас ийм хэрэгүүд бас нэлээд гардаг. Одоо тэрийг байдаг болгоод бид бас дараа 7 хоногт энэ хуулиа өргөн барих гэж байгаа маа. За хоёр дахь асуудал бол энэ үеийнгийн дээрлэхэлттэй холбоотой асуудал дээр бас нэлээд олон талаар чиглэлээр бас зөвлөгөө өгч тусалцаа үзүүлж ажилласан байгаа. Энэ бол бас нэлээд амаргүй нийгмийг цочроосон ийм асуудлууд байгаа учраас би бас Эрдэнэт даргийнхаа ажлыг өгсөн ч гэсэн энэ асуудал дээр бас сайн хамтарч ажиллаад өгөөрэй. Энэ кейсүүдийг яг судлаад үнэхээр энэ хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс нь яг зохих ял шийтгэл авсан юм уу? Эсвэл энэ болохгүй байгаа мó, болж байгаа мó, цаашдаа хөнгөн байгаа мó, хүнд байгаа мó, хүүхдүүдийг яг ингэж одоо асуудлыг шийдэх нь зөв юм уу, буруу юм уу гэдэг дээр бас сайн ажиллаж өгөөрэй гэж хүсэж байна. Баярлалаа.